Буцаасаа чанчих гэж. Та хурлаараа тань болохоо үлдээ шүү. Ой, брат. Это тяжело получилось, да. За. Тухайн сургууль юм ярьсан юм. Над нэг юм бодлоо юм аа. Одоо сүүлийн үеэр нь монголчууд нь хоорондоо яг чиг хэрэгтэй гадаад төлөвлөгөө их хэрэглээд байна уу да монгол хэлний. Гэсэн бодол намайг хэмзэгдүүлж явд юм. Яагаад ийм бодол төрөх болсон бэ гэвэл 2-3 хоногийн өмнө утсан нэг захидал ирлээ. Тэнд өгүүлэхдээ UB Mart-ад big sale зарлаж фэнүүдтэй супер surprise барьж байна. Mobicom-оос мессеж хийлгээлээ гэсэн байна. Энэ одоо өгүүлбэрийн 90 гаруй хувь нь гадаад үгнээс бичсэн байгаа. Тэгсэн мөртөө ямар ч монголгүй нэг уншаад ямар ч асуудал байхгүй ойлго. Сая цагаан сар болоод өнгөрсөн. Тэгээд хүмүүсийн утсанд олон сайхан захидлууд биеиндээ илгээсэн байгаа л да. Өдрөн одож байгаа өхөр жилдээ сайн байв уу гэдэг ч юм уу. Миний утас нь болохоор шал өөр тийм захидал ирж байгаа. Тэнд юу гэж бичсэн байх гэхээр өнгөрч байгаа ков жилдээ nice байсан уу гэж байгаа юм. Тэгээ ирж байгаа тайгэр жилдээ happy байгаарай гэдэг. Тэгээд нөгөө нэг дааг долонтой, бэрүү улчинтай гэдэг олон сайхан бэлэг дэмбэрийн өгнүүд байдаг. Тугаараа байх болсон байдаг шүү дээ. Дааг нь бак болоор бэрүү нь боди болоор гэж юм. Одоо би боди бэрүү гарч яах чи гэж хэлдэг юм. Тэгээ хоорондоо ярихдаа зүгээр сайхан монгол хэлээр ярьж ивэл ямар вэ гэж бодож ирсэн. Тэгээд чи ямар бод юм. Гэхдээ буцаас хэлж байгаа орчлоо. Би чамтай нэг монгол хэлний талаар нэг яриад байсан да. Тийм. Тэрийг бас хүмүүстэй санаа бодлоо хуваалцаад байж юм л да. Яг зөв л. Ер нь тэгээд хоорондоо ингээд монгол хэлээр ярихгүй ингээд гадаад үгээр яриад юм бол сүүлдээ энэ хэл минь мартагдчих үү дээ. Яг зөв. Тийм ээ. Одоо гудамжинд гарахад бол бүх юмний хаяг гадаад болчихсон байна. Тийм шүү дээ. Ресторан, бар, ламбар. Энд ч одоо сайхан оноос монгол нэр нүдэн шүү дээ. Зоогийн газар, уушийн газар, барьцаалын зэдвэр газар гэдэг ч юм уу тийм ээ. Одоо бид нар одоо хятадд яваад байгаа юм уу, Солонгост яваад байгаа юм уу, эсвэл Америкт яваад байгаа юм уу мэдэх юм байлаа. Одоо ресторан нэгт юу гэнэ шан ресторан. Шан ресторан. Үнэхээр учир нь отхон байж нэрэ. Одоо энэ хэл минь мартагдаж үгүй болох вэ дээ. Тэ? Манай хэл үнэхээр баялаг, сайхан тэ? Аялгүй сайхантай юм хэл. Тэгэд энэ маань мартагдаж үгүй болох уу? Өвөр монгол шиг болчихгүй дээ гэж би бас айж байгаа байхгүй юу? За жишээ нь өвөр монголчууд тэ? Одоо үгийн баялаг тийм ядуу юм уу? Одоо хаашаа юм бөө мэд. Одоо тэ? Бүсгүүчдийн одоо чүүдийн минь одоо өргөн хэрэгэлдэг. Хөхний даруулга гэж сайхан үг байна. За, гой сонсогч байгаа үү? Хөхний даруулга. За, өвөр монголчууд юу гэж юм? Мөрнөөс дэмжигч гинэ. Юу гэсэн юм? Богоно мөрнөөс дэмжээд яваад байгаа юм л да, тийм ээ. Гэхдээ тийм ядуу байгаа байхгүй юу? Наа чи шууд утгаар нэрлэж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Одоо зургтын удирдлага гэж сайхан үг байна. Алсаас эзэмдэгч гинэ. Юу гэсэн юм бэ? Одоо чинь ихнэр нөхрөө удах гал ингэх нь шүү дээ. Ихнэрийг хүүе чи мөрнөөс дэмжихтэй тайлаач гэх юм. Би дэмжигчтэйгаа үнтэй яах юм бэ? Одоо үнэхээр бас юм ядуу өчнөө бас юм байна. Тий. Одоо манайхаа ярьдаг. Ардын дуучин дууч шуухай гэж ямар гоё үг вэ? За тэнд юу гэж байна? Ардын чарлаач. Чарлаад гэдэг. Харин тийм ээ. Одоо манайхаа ярьдаг. Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчд. Бүжигчин ямар гоё сонсогдож байна. За тэнд юу гэж байна? Ардын дуу бүжгийн чуулгын үсрэнгээ алцганагч гэдэг юм. Ямар заваа нэрэлтэй би наас. Үсрээд алцганаад ахтай яах вэ? Заваа багтай гэдэг. Тэ? Одоо мөхөөл зайрмаг гэж сайхан үг байж байна. За. Тэр юу гэж байна? Мүсэн мөлжи үргэнэ. Юу гин мөлчгөөд байгаа бид нар одоо. Тэ? Одоо тэ? Юу бэлгэвч гэж сайхан үг байна. За. Тэ? Доох эсрэг хамтдаа ихэд найдвар гэдэг. За тэрийг юу гэж байна? Бачим явдсан байлээ. Би одоо яах юм сан руу ороод ихче бачим явдсан байлээс 8-ыг авъя гэх юм байна. Үнэхээр ядуу байгаа. Би бас сонсч ирсэн нэг усан санг юу гэж нэрлэгээд л. Усан сан тэгээд одоо бид нар ч усан санд бол чөлөө цаг одоо зүг боловсон өнгөрөөс хэлээ сайхан байна. Тэнд юу гэж байна? Одноор умбалдах газар гинэ. Одноор гог нь умбалдаад байгаа юм л да тийм ээ. Гар бөмбөгийн тэмцээнийг юу гэдэг гэлээ?
Арьсан бөмбөг араас нь алгадах хэрэгцээ юм уу? Таанч яалтаач. Уран гулгалтгээ сайхан үг байж. Альбрийн галтэргаа юм. Юу гэсэн үг юм бэ? Бийц газар юу гэдэг лээ. Хамаг юма эдэн дадангуу гаргах өрөө гэж. Эмэгтэйчүүдийн эмнэлгээ сайхан үг байж. Залтай байцаах газар. Амгүй байцаах гэдэг юм уу яах гэдэг юм. Наач зариг интернет зүгээр. Харин тийм юм. Үнэхээр юм. Ер нь бид нар хоорондоо ихээр ярьж байгаа сүйдээ хэлний хамсд ороод иймэрхүү байдал үүсэх Шүү дээ. Үгүйсэхгүй шүү дээ. Одоо жишээ нь чиний төрсөн өдөр боллоо. Төрсөн өдрийн бядуу одоо найз нөхдөд ч юм чамд бэлгэлдэг тийм ээ. За тэр төрсөн өдрийн бядууг юу гэж байна? Юу гэж? Насан баярын боо. Гогн хүн нас нэмжил байгаа юм л та. Тэр урдын бүтээгдэхүүн боо өгчл байна л та. Тэгэхэд ядуу байгаа байхгүй За сууж та. За чиний төрсөн өдөр болж байгаа шүү сая. За сайн байна уу? Сайн За байна. төрсөн өдрийн баярын мэнд Оо хүргэе. баярлалаа. Ямар сайхан ширээдсэн вэ? Хүүе, насан баярын боовч ямар гоё юу вэ? Насан баярын боо үедээ тэгээ хөөхтүүдтэй мөсөн мөжүүр авч өгөөд авгаанараа дагуулдаа салтай байцаа газар явъя. Ингээд ярих юм яах юм бэ чи? Үнэхээр утгагүй байгаа байхгүй юу? Яг үнэ яг үнэ. Бид хэр хилмэн бас яг ийм хомолт орох үед гэж айж байгаа байхгүй юу? Урчигтэр баха би өвөр Монголд терминаторыг үзэж байгаа. Терминатор. Терминатор. Ядам ядуу орчуулгатай байна. Манай одоо тий одоо бүх телевизийн дуу оруулагч жүжигчид үнэхээр гайхалтай орчуулдаг. Дэлхийн аль ч орны киног бидний зүрх сэтгэл өөрийн хэл дээр үзэж байгаа юм шиг орчуулж чаддаг. За манайхаа терминатор ороод яах вэ? Орж ирээ терминатор ингээд араа өрцгөө гэж юм гээд тий. За өвөр Монголд терминатор явж байна. За дуу хөгжмөн янз явж байна. Нөгөө терминаторч ороод ингэснэ. Алнаран гараа өргөчгөө. Энэ дээр хэн гараа өргөх юм бэ? Удаас нэг юм байна. Үнэхээр ийм байна. Зөв. Чи тэр юмс энэ дээр үзлүүд нэгжиж байгаа. Яг үнэхээр нэгж нэрэ. Надад бас нэг юм бодол байна хаа. Сүүлийн дуунууд дээр яруу найраг гэж юм баг байхгүй ч удаа. Яг зөв. Тэг ямар сайхан яруу найрагтай дуунууд байсан юм бэ тийм ээ? Тэг би бүгдийг хэлж байгаа юм шиг. Зүгээр зарим нэг дуунуудыг. Чин би чамд нэг дуу сонсгоод заа. Дуучин дэлгэр мөрөн олон сайхан дуугаар төмдөр гэсэн сайхан дуучин. Тийм ээ? За нэг дуун дээр нэг одоо яруу найргийн холбоод их алдаатай шууд сонсоход их эвгүй сонсогдохоор тийм 300 хэлсэн тийм өгнүүд байгаад байгаа байхгүй юу? За чи ямар ч дуугаа сонсчих. За. Гэр дүрингээ татуулсан гэрги зандан мусгүй чимэндээ гიშгсэн газартаа цэцэг ургуулсан гизэгтэй зандан тэнгэрийн мусгүй Баярлалаа. За энэ дуу аялгау маш сайхан байна. Сайхан. За би түрүү хэлсэн шүү дээ. Чи үгийг ихлээр сонс. Гэр дүрэн гэгээ татуулсан гэж байна. За тийм. За энэ яг яруу найрагт уянгийн хайлтгээд байдаг. Ааха. Гэхдээ энэ шууд утгаараа сонсох юм бол харанхуу гэр баахан чийдэн зооц өгөө орж иж байгаа байхгүй юу? Тэр нэг асч аничаа тийм ээ. Ингчиж нэг гэрэлдэх. За. Хоёрдугаар тэгвэл сүнс байж нэг гэрэлтгүй. За бараг сүнс номх юм байна. За. За энэ яг уу хоёр төмөрийн сонсъё. Гэрги зандан бүсгүй. Гэрги гэдэг чинь хүний ихнэр. Тэгсэн мөртлөө зандан. Яатсан авгаа нэ. Тэгээд зандан гэдэг үг чинь эрэгтэй хүн дээр хэрэгэлдэг болохоос эмэгтэй хүнд хэрэгэлдэг биш. Эмэгтэй хүнийг бид нар арай өөр сайхнаар хэлдэг тийм ээ. За зандан гэдэг нэг ийм хүнийг хэлнэ. Чи наашаа. Зандан бандэ. За энийг л гэргий болох гэдэг байгаа дуундар юу? За тэгээ гурав дахь мөрийг сонсъё. Гიშгсэн газар дан цэцэг ургуулна. Яа. Өрөөсөн хөлийнхөө уланд бордоотой өрөөсөлд нь усалгаатай. За тэгэхээр бордоод услаад ингээд ургаад. Хаан л гიშгэнэ ингээд ургаад байна гээл. Мөн үү? Тэгээд хамгийн сүүлд нь гизэгтэй зандан тэнгэрийн бүсгүй гэж байгаа байхгүй юу? Газрын хүн биш тэнгэрээр гэдэг. Тэгдэггүй яа тий. Энэ гიშгсэн гадартаа цэцэг ургуулад яаж газар байна тогтохгүй. Тэгээд нар сараар аргадуулна гэж хэлж байгаа. Аав ээж ах トゥ амрах садны хинж аргадаад нэмэргүй.
Нар сарыг л авчихгүй тайвшруулахгүй нь шүү дээ. Тийм ээ? Тэгдэггүй яа. За ингээ гэргийн хэрэгтэй. Тий. Зандан хэрэгтэй хүнд хэлдэг. Тэгэхээр ийм саарам хүүстэй хүн зөрөөсөн дөө. Тэр саарам маань ихтэй тэнгэрээр нисээд байдаг. Тэгэхээр энэ дууны баатар нэг ийм хүн болоод байгаа. Чи наашраа. Энийг үл хизэгтэй зандан мөсгөөгөөс хэрж болно. Тийм ээ? Бид бараас анзаардгүй мөн. Яг анзаарахгүй дагаад дуулаад байд юм байна. Одоо энэ чи баг тийм зандан шуулсан муу мэдээр өсөн дуу юм шиг байна. Тэгж ойлгож бодъё. Одоо эстрадын дуу гэхгүй зохиолын дуун дээр бас өчнө олон юм байна. За одоо манай гавья төвшин төвс ах юм дуусныг дуу байлаа. Чиний сонслоо. Яасан сайхан дууш. Заавал ингэж ээж байгаа сэгсгэрээр нь дуу шаарддаг байд юм. Нэр үдийдээ шүү дээ. Сэгсгээр гэдэг чинь. Гэхдээ үнэхээр л юм сэгсгэр юм бол энэ чинь дуун тэгж хэлэх шаардлага байхгүй шүү дээ. Тэгвэл чампааг тодорхойг нь угаачих гал та чи. Эсвэл яруу найрагч нь ээж сэгсгэрч байсан юм би энэ өрөөсөө бас ойлгохгүй байна. Зүг байна. За би чамд дараагийн дог сонсгоод байгаа. За. Дуучин BX. Баярлалаа. За, бүжиг гайхалтай. Гайхалтай. Аялгуу сайхан байна. Үгэн дээр нь дартаа гараад. За. За, эхний мөрийг сонсъё. Бэлбэнд туссан шүүдэр мөс болгон хөлбөж гэж байна. Тэр одоо ямар агуу хүйтэн цэцэг вэ? Эсвэл өвөл цэцэг ургасан байна, эсвэл 100 хүйтэн цэцэг ургасан байна. Тэгээд ус тусангуудаа очоо хөлчдөг. Бараг тэнд нь жижиг хөргөч байд юм шүү. За. Эсвэл бага урын хөргөгчдөд орно байж байгаа тийм ээ. За ингээд хоёр дахь мөрлөгөө шийдээд орохоор тэр мөс маань цасуулаад зарцж байгаа. Мөс зарцж байгаа юм уу? Байгалийн онц ноцтой үзэгдэж байна. Тэгэлгүй яах юм мөс зарцж байгаа юм Тийм чи. Шингэний хамгийн хатуу төлөвбөл мөс. Мөс хайлахаараа ус болдог гэхэл цасуул зарцахгүй шүү дээ. За наад чинь зарцаа. За та тэгэнгүүт гурав дахь мөрн судас тагсан цус минь цэв хүйтэн болчоод гэдэг байна. Энэ амьд хүний тухай дуулахгүй байгаа байхгүй юу? Тийм шүү. Яаж амьд вэ? Тэгсэн мөртөө тэр хөлдөө цус чинь өнө судсаар нь гөөхгүй. Судас тагсан цус мэн гэдэг хажуугаар нь дуугаад байгаа шүү дээ. Тийм байгаа. Тэгээд сүүдийнхээ мөрдөө орохоор тэр хүйтэн цус чи явсаар зүрх рүү ороод цасуулаад шуурна гинэ. Энэ одоо ямар агуулгатай дуу вэ? Бас л тийм муу мэдээр өсөн дуу юм биш үү наад чи. Йоо би бас бодоод байгаа байхгүй юу? Эсвэл захиалсан хүн тийм царай муутай авгаатай юм уу? Тэ яруу найрагч тийм царай муутай авгаатай юм уу? Уучлан тийм үү? Би нэгөөс ойлгосонгүй. Амар тийм царай муутай авгаатай өсөн дуу байна дээ. Одоо циркийн Гатанбаатар гэдэг залуу жүжигчин дуусан байдаг. Чи сонслоо? Цэцэг ичэн хөрхөн чамайгаа Энэ яацаа авгаатай юм. Хүн биш цэцэг ичээд байсан царайнаас. Одоо тий баяр ёслоор ингээд цэцэг үгүй л доо. Тэгээ дөрөв цэцэг нэг авгааг нь харснаа. Ичээд биш цэцэг. Царайнаас чи. Гэтэл хүний хань юм гэсэндээ бас магтаад байна да. Хөөрхөн чамайгаа гэдэг байхгүй юу? Энд чи магтан гэдэг үг байхгүй юу? Бас нэг юм дуу байдсан шүү дээ. Аягийн чинээ биш ээ. Алгын чинээ жаахан чулуу нэг бүр бодгоо. Тийм гүр болго шүү дээ тий. Тийм. За гүр болго жижигхэн алгатай үнэ л дээ. Тэгээд өөрийнхөө алгатай жижигхэн чулуу зүрлүүлээ битсэн байж болно. За. Гэтэл хүн бүхний алга харилцсан адилгүй. Тийм шүү дээ. Жишээ нь оргил болдын алга гэж нэг топ биш юм байгаа шүү дээ. Тийм шүү. Энийг тэгээ жижигхэн чулуу хөө. Юу гэж. Одоо оргил бол жишээ ингээ хоёр талтай юм хайрын тавг барьсан юм шиг явдаг шүү дээ. Тэгээ наас зүрлийн алдаа гарсан байгаа. Тэр юу яах вэ? Бас нэг эстрадын дуучин бүсгүй байсан. Хин мэдээ видеог сонсчихсон. Минжин сор гэдэг бүсгүй байна. За. Тэр бүсгүй дуусан дуу би ойлгосонгүй. Хань нийжил одоо тий нөхөртөө зориулсан юм шиг байна. За. Нүцгэн байхыг минь битгий хараарай гэнэ. Энэ яатсан би хаатай хүүхэн юм бэ? Би ямар нэгэн согог байна. За. Эсвэл би ярээд дөрөв өстэй хүүхэн үү?
Эсвэл нэг гөхтэй эсвэл гурван гөхтэй. Ямар нэг сорог байгаа байхгүй юу? Минжин сор гэснээс санаанд нэг дуу ороод ирлээ те. Аха. Минжин сорын дуун дээр тэгэж өгөөдгийг. Өсгийн нэмнийхээ цэцгэн дээр үлдэхэд гэж. Яа. Өсгийн дэс гайхалтай гүнзгий хийдэг. Тийм ээ. Цэцгэн дээр бэдэр гişгдээ хийн үлдлээ. Хинийхэн Минжин сорын. Одоо Минжин сорын хөдөлгөөний хэмжээд хайгаад болох нь шүү дээ. Энэ хэн энэ байна энэ. Иш явсан байж тээ гэдэг. Бас наад дуун дээр ч үгүй Минжин сарын юу лээ? Унган чэйжиг минь битгий надаараа гинэ. За. Энэ одоо гүүнээс төлцөө хүүхэн юм аа. Би гайхаад байгаа юм. Ээж нь гүү аав нь азраг байж таараа гэж тийм. Ингээд нэг явдаг хүү юм уу бидгүй би ярьдаг шүү дээ. Бас ёгтлоод ингээд хэлдэг шүү дээ. Дууг бас ингээд одоо жишээ нь содир хүн зориулсан дуу гэдэг юм уу тийм ээ? Оо дүүл нийлэн харааг даах гэдэг. Янз янзаар хэлдэг шүү дээ. Тэг ер нь одоо яруу найраг дээр бас анхаарах хэрэгтэй болсон харин тийм яг үнэхээр үнэн. Тий. Надад бас нэг юм бодлоо ихөө. Би саяхан Улаанбаатарт байгаа миний аавгаа кино үзлээ. За манай алтан үеийн тогтсон дамжин мадагад байгаа тийм ээ. За тэгсэн чи тэр кинон дээр бас алдаа байна шүү. За яасан. За ингэж байгаа. Аав нь Тэвэрт 3 сар явчихж байгаа. За тий. Дамжин бодлоо. Тий. За тэрэнгүүтээ хүүтэйгээ гэртээ хоёулахнаа нэг уулздаг хэсэг буцаж яриа санаж байна уу? Сандгүй яг 3 сарын дараа уулзсан. Тийм 3 сарын дараа уулзсан шүү дээ. Яг санаж байна. Хүүхэд нь өөрийнх нь биш юм билий. Юу гэсэн үг вэ? За би чамд тайлбарлах гэж заяа. За. За чи аав нь шүү. За. 3 сар уулзаагүй эцэг бүр хоёр уулзах гэж байгаа шүү. За. За ороод ирлээ. Миний хөө. Аава! Хүний үг чи шууд ингэж бүгд ичнэстэй. Тийм шүү. Кинон дээр ингэж ирэхгүй байна. За чи дуудаа. Миний хөө. Аава. Энэ хооронд бодоод шүү дээ. Миний аав биш дээ очихгүй болох ба. Надад л тэгж ажиглаж. Оо яг таач зөв юм байна. Тэр амнес дээр уушгинэ гэдэг чинь би дахиад нэг кинонд тухай яриад. Ах トゥ өргөөгээд ах トゥ 3 гардаг нэг кино шүү дээ. Оо тий. Хин блэ нэр нь? Ярво, Ямбо, Сүмбэ. Ядж ягаад гуруула гомбоо нэртэй. За ингэж байгаа юм. Тэр Сүмбэгээ багтуун мэрэгэн ард руу явчихж байгаа юм. Тэгээ буцахтаа нэг хөгшний дэрдэг санаж байна уу? Нөгөө сохроо хинтэй юу? Тий. Тий. За чи сохроо хинтэй санаж байна уу? Санджгүй яг уу. Жаргаж байна. Тат санаж байна. За ямар ч соёл киног харцаа. Охин минь наашаа яв. Эчи Юу гэ? марны төвөргөө сонсогдож байна уу та? Бэт сүмбэрж явна уу та? Сүмбэ. Мэргэн ардын үгийг сонсоо. Зайны ханин зүүн галт нь хөрвөл хараа орно гэсэн. Чи хараа ахын хараарай. Би харж Доктор харж Тэнгэр минь. Сүмбэ. Сүмбрушка. Чи миний заяаны хан мөн бэ? Ээжээ би сүмбэтэй гэрэлтэй байлтай. Нэг ийм их хүмүүсгүй хүүхний тухай өгүүлээд байгаа юм. Гэж өдний 17-8 жил энэ муу чухал хөдөлж явж байгаа хүн болгосон шүү дээ. Тэгэнгүүт хараа ороод харахгүй хараад хаяа явж байгаа байхгүй юу? Ээжийг аваа явж бодноо. Тийм шүү. Охин минь ихийн санаа үрд, үрийн санаа сүмбэт байв. Канон дээр юм үг байдгүй яа. Юу та хэлцээд байгаа юм чи? Байхгүй билчээ. Ийм юм болоод байгаа харин. Өш. Одоо энэ нүдний эмдэгний хэрэг байна юу? Яасан. Сүмбээрээ хараа ороод явчих юм чи. Тавс тэгж ойлгож болох юм. Өш бас нэг би чамд юм ярьсан юм аа. За. За Солонгос кино гэж нэг яа үүлийн үүр. Үнхээр нэр там. Арай л олаа идэ бурхан минь яа. Наад чи яагаад ийм удаад болгож хийдгийг чи мэдгүй. Хөө. За миний дууснаар бол ингэж байгаа юм. Солонгос эмэгтэйчүүд ер нь гол төлөв гэртээ хүүхдээ хараад ажил төрөл хийдэг юм л дээ. Гэрээ хажиг хийгээ байждаг. Тэгтэл нөхөр нь өндөр цалинтай, усаас хангамцаатай тийм ээ. Ингээд гэртээ байж байгаа тэр авгаанаар байгаад тэднэрт зориулж хийсдэг кино гэж байгаа энэ олон эмэгтэй кино гэж. Тэгээд нэг хүн дээр ертөнцийн бүх зовлон давж тавиад нөгөө ангийн нотуулах гэдэг ингээ сунгаал байна. Гэхдээ тэр гол төрийн хүн бол нэг арай л их зовлон үүсэж байгаа маа чааваасаа. Тий. Арай л их зовлон. Дараад ном уншуулдаг байхгүй. Баг тий.
Одоо жишээ нь хэлж байгаа. За өөрөө их баяа айлын хөвгт байгаа байхгүй юу? Эмдэх төрж байгаа юм. За солигдчихноо ядуу айлын хөвгтээ солигдчих. За нөгөө баяа айлын хөвгт чинь солигдсон юм шиг. Ядууд зүгээр явж өгнө. За энэ 30-аад анги явна. Заваарч өгнө. Яваа. За тоо нүдүүс нөшиглүүл. За яваад. За тэгж ягаад нэг 90 цент хүрч байгаа ба. За нэг охин юм уу нэг бүсгүүтэй танилцж байгаа. За хоёулаа машинтай зугаалж явж байгаад аваарч орж байгаа. За нэгэн сохорчноо. За сохроод нэг 20 анги явнаа. Бодгсон сүмбэ байсан бол ингээ хараа оруулчмаар байгаа байхгүй. За тийм байхгүй чи. Тэгээд яваад. За тэгж ягаад арай гэж хараа орлоо. Тэгэнгүүт цусны өвчтөй болчихноо. Нөгөө ч цусны өвчтөй. За ингээд тэрний эдгэрдэг юм бол ингээд ухаан санаа нь орж гарнаа. ертөнцийн бүх зовлон гүрж дуусаад насны бүхсэд нэг хүнтэй суугаад дүүтэйгээ сууж байгаа байхгүй ингээд ерөөсөө ойлгомж яг юм байна. бүх киноны хоорондоо адилхан. Манай бүх телевизээр гарч байгаа байхгүй тий. Одоо тэгээд ингэж ер нь дэлхийн киногууд ингээд ингэж ойлгож болно гэж байна. За нэг ч газар буухгүй нисээд хэлэх юм бол хятад кино. За тодорхой. Нэг цом доногдохгүй гүгээд их юм бол Америк кино. За нэг хүн нэлээд үүнийг зодоолох юм бол Солонгос кино. Тэгээд нэлээд үүнийг хүнийг зодоолох юм бол Монгол кино гэж байна. наач гайхалтай юм. Зүгээр би ярих юм бол их олон юм байна. Надаас олон юм байна. За тэгээ бодол санаагаа хуваалцсан баярлалаа. Яасан. Орж хуцаа өмсөө. За ажил юм. Баярлалаа. Бас Монгол хэлнийхаа талаар ярьж байгаа жаа хадуур байж явчлаа та бүхэн өршөөн сэрнэт чихний чимэг болсон аялгау сайхан монгол хэл юм байна. Сууд бэмбэ юм шиг ингэж өгөөсөн байт. Бид энэ хэлээр хоорондоо ярьж, энэ хэлээр ертөнцийн юмс үзэгдэлтэй танилцж, энэ хэлээр төрийн албыг залгуулж байгаа. Би зүгээр гадаад хэл сурахыг үгүйсгэж байгаа биш. Сурах ёстой. Маш сайн сурах ёстой. Гэхдээ тэр улс гүрэнд нь очиод тэр хүмүүстэй ярихтал гадаадаар ярьж та. Монголчууд хоорондоо ягаад монголоор яриад болохгүй нэ? Бид нар их хилээ түүх соёлоо хайрлахгүй харин улсууд бидний өв дэвтс улам үдээсний том соёлыг манай ямаа гэж ЮНЕСКО давж бүртгүүлээд патентыг авсан байна. Хөми морин хуур. Энэ бол яалч байхгүй бидний өв дэвтс үдээсэн том соёл. Бид энийг л алдахад хүрээд байна. Тэгээд энэ түүх соёл хилээ хайрлах ёстой. Тэрний тулд эхлээд монгол хүн монголтойгоо хоорондоо монголоор ярьж эндээс хэлэх юм бол гэж би бодоод та бүхнийг монголоор яриач гэж уриалмаар байна. Хардас баярлалаа. Та нар онц аваад суугаарай. Диска как прокатслик ранамбиска времени не знаю. Алдарсан юм. Чи бүү шалчих юм уу? Үйлдэл зүгээр байвал өгөөч гэж гойгоо л. Та нар онц аваад суугаарай. Диска как прокатслик ранамбиска времени не знаю. Алдарсан юм. Чи бүү шалчих юм уу? Үйлдэл зүгээр байвал өгөөч гэж гойгоо л. Та нар онц аваад суугаарай. Диска как прокатслик ранамбиска времени не знаю. Алдарсан юм. Чи бүү шалчих юм уу? Үйлдэл зүгээр байвал өгөөч гэж гойгоо л.
안그러는 그저가 이렇게 보자 보소 보자 안 들려도 규칙이 있지. Авартандар он саваад. Дугаарай! Диска капракаслик ранамбиска капракреминьяс на. Алдсан. Чи бүү шалчих юм уу? Хүйлдээ зүгээр байвал өгөөч гэж гуйгоо л. 안그러는 그저가 이렇게 보자 보소 보자 안 들려도 규칙이 있지. Авартандар он саваад. Дугаарай! Диска капракаслик ранамбиска капракреминьяс на. алдсан. Чи бүү шалчих юм уу? Хүйлдээ зүгээр байвал өгөөч гэж гуйгоо л. 안그러는 그저가 이렇게 보자 보소 보자 안 들려도 규칙이 있지. Авартандар он саваад. Дугаарай! Диска капракаслик ранамбиска капракреминьяс на. алдсан. Чи бүү шалчих юм уу? Хүйлдээ зүгээр байвал өгөөч гэж гуйгоо л. 안그러는 그저가 이렇게 보자 보소 보자 안 들려도